Хөхний толгой хагарсан үед юу хийх вэ? Хэрв та хөхөөр хоолсож эхэлж байгаа бол хөхний толгой 100% хагарчихсан бол таны хүрээлэлт буруу байна. Үүхэд эндээс хүрээлэгдэж хөхний толгойг биеэрээ зажилдаг. Тэр энд хөхөх хэрэгтэй. Харин хөхний толгой нь хилний үндэс хэсэг рүү орж танд тийм их өвдгөө болдог. Хөхөөлөх байрлалыг зөв болгох, саналынтай тос хэрэглэх, мөн хөхөө зөв сольж өгөх нь чухал. Санаж яваарай. Гэмтсэн хөхөөрч хөхүүлж болно. Тэгэх хэрэгтэй. Учир нь сүг хамгийн сайн хөхөж явдаг нь нэрээ өөрөө юм. Тиймээс та хөхүүлэхэд өвдөлт нь мохоо тэсвэрлэхүйц болдог. 10 хүртэл тоолоход өвдөлт намдах ёстой. Та зөв байрлуулсан. Хэрэг өвдөлт хിവэр байсаар та хөхний толгойг мэдэрч байвал хөхөө суулж аваад дахин хөхүүлээрэй. Харин энэ тохиолдолд танд маш их өвдөлт өгч байвал түр хугацаанд хөхний бүрхүүл хэрэглээрэй. Хөхүүлэх байрлал аль хэдийн зөв болж та 50 хөхүүлж байсан боловч гинт хурц өвдөлт гарсан бол мөн хөхөнд хагарал гарсан байж болох бөгөөд энэ нь хөхөнд мөөвөнцөр байгаа гэсэн үг. Яаралтай мэргэжилтэнд хандна уу?